Орой мэндийг хүргэе үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт баг. Өнөөдрийн баг бол Sacramento Kings. За энэ багийг бас сүүлд бичих маш олон шалтгаан байлаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө солилцоог хийж удаа хугацааны хүлээлт бол дууссан байгаа. Уламжлал ёсоор энэ багийн өнгөрсөн улирлын амжилтыг хамтдаа харцгаая. За өнгөрсөн улиралд тэд 40 хожигт хүрсэн болвол 42 хожигдлыг хүлээсэн. За улирлаа өрнөд бүсийн 9-р байраар дуусгаад Плейнд Далластай нэг тоглолтыг хийсэн. Тэгээд хожигдл хүлээснээр гэртээ харсан. За Sacramento Kings-ийн хувьд ямар улирал болж өнгөрсөн улиралд нь дүгнэлт хэлвэл статистик үзүүлэлт нь ерөнхийдөө энэ багийн тоглолтыг тодорхой харуулж байна л та. Тэгээд довтлогоор лигийн шилдэг 10 багийн нэг байсан бол хамгаалтаар ингээ 20-оос хойшоо буюу хамгийн муу 10 багийн нэг болчихж байгаа. Тэгэхээр ерөөс энэ баг довтлогоо зөнхөлсөн. За хамгаалтын хувьд бол маш асуудалтай. Ийм л баг байсан. Тэгээд тиймдээ ч одоо хожигдлын амжилт нэг 50 орчим хувьтай тийм. Ийм дундаж л баг байлаа да. Гэтэ одоо өнгөрсөн улирлаас эхлээд бүтэн одоо яг өнгөрсөн жилжингээ ингээд харах юм бол солилцоонууд хийлээ. Багийн бүрэлдэхүүнээс одоо багийнх нь хамгийн чухал бараг л ер нь бол франчайз тоглогч гэж ярьж ирсэн. Darren Fox гэж одоо холбоо тоглогч нь багийн үндсэн лидер тоглогч нь гинтхэн өвөл одоо солилцоогоор яваад өгсөн. Ер нь эцтэйгээ бас нэг жоохон үйл ойлголцолтой байснаас бас шалтгаалсан гэд яриад байгаа. Тэгээ өөрөө хүсэлт гаргаад улмаар Сан Антонио Спурс баг руу явсан ч гэдэм юм. Тэгээ оронд нь одоо Зак Лавин, Демар Деросныг буцаад нөгөө Chicago Bulls бүрдээд тэр нь ер нь бол амжилт олохгүйгээр ингээд фейл болоод дууссан байсан. Тэр бүрдлийг дахиад одоо өмнөх өөр багийн алдааг өөрсдөө баг дээр дахиж авчирч давтсан гэсэн нэг ийм үйлрэл юм. Болчинуудаа гэмэрэл зүйлүүд өнгөрсөн энэ үйлрэлийн хугацаанд болоод өнгөрчлөө л дээ. Тэгэхээр өнгөрсөн үйлрлийг нь харуул зүгээр их одоо шижил хөдөлгөөн ихтэй нэг тийм ороо бусгаа тэгээ тэрийгээ дагаад амжилт нь унсан л юм л үйлрэл болчлоо. Түүнээс ч одоо энэ чинь 2-3хан удирлын өмнө өрн бүсийн 3 дугаар байраар плей-офф руу гарч ирж ирсэн юм баг шүү дээ. Тэгэхээр их богино хугацаанд их том өөрчлөлтүүд энэ багт орчлоо л доо. За өвөл хийсэн солилцооноос нь шалтгаалаад энэ багийг Sacramento Bulls гэж хошинч дуудахч болсон үүний шалтгаан магадгүй Зак Лавин энэ багт ирсэнтэй холбоотой ах. За Kings дээрээ Лавины хувьд 32 тоглолтод оролцсон байна. 22.4 оноо ерөнхийдөө үзүүлдэг статистик үзүүлэлтэл үзүүлсэн. Гэтэ за зохицлын хувьд ер нь ямар байсан бол эргээл нөгөө Дерозен дээр ирж байгаа шүү дээ. Тийм яг хав тэгээд ер нь зөв Chicago Bulls-ийг эргээ харах юм бол Лавин Дерозен, Vucevic-гээ 3-оос л байсан. Тэгээд яг л Лавин Дерозен хоёр хэвээрээ төвийн тоглогч нь бас л Европ төвийн тоглогч. Яг Vucevic-ийг бодвол арай л уур чадвар өндөртэй ч гэсэн бас зүгээр яг чанарын хувьд нэх айхтар том зүрх үүсгээргүй. Иймэрхүүл нөхцөл байдал дээр ирсэн. Тэгээ Bulls-ийн хувьд ч гэсэн асуудал юунд байсан бэ гэхээр хамгаалтанд л байсан. Sacramento Kings ч гэсэн тэр асуудлыг ерөнхийдөө дагаад үргэлжлэх ийм л шинжтэй болчлоо. Учир нь одоо багийн 3 гол тоглогч нь гурлаа ингээд хамгаалтан дээр таар байна гэдэг бол яг өндөр амжилт хүлээхэд бас их итгэл хүлээлгэхэд хэцүү л нөхцөл байдал болчиход байна л да. Тийм одоо дээр нь бас бусад үүргийн тоглогчдыг харахад ч гэсэн адилхан бас л довтлогооны тоглогч олон байгаад байгаа. Тэгэнгүүт чи ингээ энэ багийн хамгаалт угаасаа сүүлийн 10 багийн тоонд орхоос биш. Яг статистик талаас аргагүй л юм нөхцөл байдал харагдаад байна. Лавинууд яг ингээд нэг 22-3 оноо за тэгээд нэг 4 орчин дамжуулт 4 орчин самбар дунджлаач гэдэг юм уу. Тэрээс нь муу адилхан. Одоо 22 оноо бас л нэг тиймэрхүү үзүүлэлттэй байгаад байна. Тэгээд тоглолтын арга барил бүх юм ер нь их тийм ойролцоо тоглогчдыг нэг багт цуглуулж яг нэг түрүүн одоо хэлснийгээ дахиад хэлмээр байна. Өөр нэг багийн аль хэдийнэ алдаад үлдсэн тэр алдааг мэдсээр ээжж дахиад давтж байгаа юм шиг ийм бүрдлийг бүрдүүлчихэж байгаа нь л өөрсдөө их тийм сонирхолтой. Одоо тэгээд энэ зүйл солилцоол болдгүй болвол дараагийн дахиад доорож 2 үйлрэл энэ бүрэлдэхүүн ингээл үргэлжлэх шинжиндээ л орчиж байна л да. Тэгээ одоо энээс нь шалтгаалаад харин багийнх нь дараагийн гол тоглогч болох Домантас Сабонис энэ багийг ер нь удахгүй орхиж одоо багаас солигдох хүсэлтэд өгнө гэдэг мэдээлэлүүд хүртэл маш ихээр гараад эхэлчлээ л дээ. За Демар Дерозеныг бол яг өнгөрсөлд бас 22 оноо гэдэг өөрөөх үзүүлэлт статистик үзүүлэлт үзүүлсэн. Сүүлийн 13 үйлрэлд 20-с дээш оноо тогтмол дунджилснараа одоо идэвхтэй байгаа тоглогч бас LeBron James-ийн ард түчигтэйгээр ийм бас том амжилтыг өгнө дагуулад явж байгаа. За
энэ үлрэлд харин энэ амжилт нь үргэлжлэх үү яах вэ гэдэг бид бол харах бах. Тэгээ ер нь бол эхний 4 үлрэлдээ л 20 хүрхгүй оноод ундчилсан байгаа байхгүй. Тэрнээс хойш дандаа ингээд DeRozan чинь бас олон үлрэлд тоглож байгаа тоглогчдын игнэнд ороод эхэллээ шүү дээ. Одоо 17 үлрэл болчихлоо. За энэ багийн амжилт нь хэр тодорхой вэ гэж асуумаар байна. Өрнөд бүст байгаа учраас дээшээгээ авраг руу дарах боломж нь энэ бүрэлдэхүүнээс арай байхгүй юм шиг. Уналт хий гэхээр бас хожлын хувьд давгүй яг дундуур яг л плейний баг байгаа дээ тий. За тэгвэл багийн лидер нь яг хин юм бэ? За Fox-ийн болов уу гэж бодож байсан. Fox-ыг бол явуулчлаа. Одоо ер нь хин дээр төвлөрөх бол. Тэгээ одоо тэгэл яхахгүй Sabonis л болж хөрж ийн л та. Ер нь бол тэгэхээр гол нь одоо би сая хэлсэнчлэн зүрийн тоглогч хэзээ мөдөө явчихж багтгүй. Яг үнэндээ бол нөгөө хоёр тоглогчоос шалтгаалаад Zach LaVine DeRozan хоёртай амжилт олох хэсэг нь ер нь тун эргэлзээтэй шүү дээ. Зүгээр одоо яг нэг найдаж болох гэмээр юм уу нэг зөвлөн зүгээр энэ үлрэлийн одоо энэ лав гарагт эхлэж байгаа энэ үлрэлийн эхлэл хэсэг ямар байх вэ гэдэг бас их сонирхолтой байна. Эхлэл одоо их гоё хоорондоо зохицоод хожлууд аваад ингээд давуу яваад эхэлжүүл бас нэг энэ ирэх үлрлийг бол нэг Sabonis хүсэлтэд арайч өчөхгүй давчих байх. Хэрвээ асуудалтай үргэлжлээд өвөл нэг сар руу хүрэх юм бол байдал бол ер нь эсрэгээр гэж Domantas Sabonis, De'Aaron Fox хоёрыг яг жилийн зайтаагаар өвөл сольж явуулсан тохиолдолч гарч магадгүй гэж л үүдээ бодоод байна. Тэгээ явчихсан бол яг хөө тэгэл гол тоглогчор нь Lavine статус нь үлдэх баг. Гэхдээ зүгээр тэр баг амжилтын төлөө биш дахиад сэргээн босголтын төлөө явах нь уу. За эсвэл Sabonis-ыг бас хэн болгох нь уу гэдгээс бас зүйл талж бас болох юм. Kings-ийн хувьд энэ 100 ердөө нэг тоглогч явсан нь Valanciunas байлаа. За багийн төвийн тоглогч байсан тийм ээ. Гэхдээ бас сэлгэнээс үр дүнгээ үзүүлжсэн. За энэ багийн хувьд одоо ер нь төвийн байрлал болон холбон тоглогчийн байрлал гээд дутуу хэд хэдэн байрлал ер нь үүсчүүл гэж харж байна. Энэ дээр юу гэж байна? Яг холбогчийн байрлал бол одоо дараа нь угаасаа харагдаад гайгүй буцаад нөхөд эхэлчихэж байгаа. Гайгүй ч юу ах вэ? Ер нь дайжгүй болоод. Төв дээр угаасаа яг саний чиний хэлсэнчлээ угаасаа асуудалтай болчихлоо. Одоо яг үндэ Sabonis бол яг 5 номер дээр уг нь тоглоход бол бас арай өөр шүү дээ. Дөрөв дээр илүү ашигтай юм шиг байгаа гэдэг. Хажууд нь илүү юм том биетэй төвийн тоглогч гаргаж хамт тоглолол уг нь илүү ашигтай юм шиг санагддаг. Гэтэ яг одоо Sacramento-д орсон цагаас л хойш дандаа 5 номер дээр л тоглолоо. Индианад очсноос хойш тэр нь бол тэгээ одоо бол дөрөвдөр тоглох хэрэг одоо бол боломжтой болчиход байгаа шүү дээ. Одоо бол бүр өөрийнх нь тоглолтын арга барил яг тэр 5 номер дээр тоглолт сураад эхэлчихэж байгаа болохоор гээд одоо гол нь энэ араас нь гарах хүн жоохон асуудалтай л болоод хувирчлаа да. Одоо Drew Banks болчихлоо тийм бол яг авчирсан тэгээд ер нь яг бүрэлдэхүүний үед цаасан дээрх нэрсэн их олон таньдаг нэр байгаа. Гэхдээ яг ингээ огтлцлын үед гар нийлэлтийн үед бол эргэлзээтэй асуултын тэмдэгтэй л үйлрэл эхлэх гэдэг байна. Өнгөрсөн үйлрлийн асуудал нь яг энэ гурав нэгдээд олон тоглолтод орж таагүй. Гэхдээ зүгээр асуудал нь тодорхой харагдсан холбогчгүй байсан, хамгаалтгүй байсан. Тэгээ тэр асуудлыг бол шийдэх үүднээс нэг 2 холбогч авчирлаа. Гэхдээ хамгаалтгүй хэврэл байгаа тийм. За Russell Westbrook эрх үгүүн эргэлзээтэй 100 ер нь яригдсан тоглогч нь байсан. За улмарын гэрээ бол ердөө хэдхэн хоногийн өмнө эцэслэгдээд энэ багийн бас нэг холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэхээр ямар ч тачраас эвдэрлээ. За Russ тоглолтын арга барилын хувьд хэр дасан зохицох бол за бас Schroeder их анхаарал татж байна тийм. Довтлохоотой багт Westbrook-ийн тэр хурдан инэлээр өдөртөө тоглолтыг тоглолт зохицсон үед бол зохицдог л доо ямарч багт. Тийм. Зөрөө тарин хамгаалтан дээр бол Westbrook-ийн яг гоо идэвхтэй хамгаалдаг. Өнгөрсөн жил Denver-ийн сэлгэнээс хамгаалт нь үнэхээр хичээл зүтгэлтэй байсан. Гэхдээ үр ашигтай байдал бас ямар байх нь. Хаяг хажууд хамтрагчтан дагаад бас хамгаалт нь идэвхтэй хараад тоглогчтой байгаа гэдэг. Одоо гол нь Dennis Schroeder угаасаа гараанд гарч таарна. Schroeder-ыг авсан нь бол одоо зах зээл дээр байгаа өөртөөхөө санхүү тааруулсан боломжит нүүдлүүдээс арай дээр гэдгийг сонгож удаа. Гэхдээ Schroeder шигшээ багтаа нэг өөр тоглоод NBA-д орж ирэхээр арай нэг өөр тоглоод. Яг өнгөрсөн удирлын Detroit-ийн хувьд бол их дайггүй. Detroit-ийн амжилтанд бол бас нөлөөгөө сайн үзүүлж чадсан ийм тоглогч. Одоо Sacramento-д яг тэрэн шигээ тоглож чадах юм бол гэтээ энэ жил ялгаатай Detroit тухайн үед сэлгэнээс тоглож илоо. Энэ үлрэлтөө Sacramento-д гараанд гарч тоглохоор. Ийм байдал руу шилжиж байна л та. Тэгэхээр Schroeder яг бай Sacramento-д бол давгүй сонголт. Ер нь бол одоо эн чинь
40-50 сая, за тэгээ 25-аас дээш саяын цалин авж байгаа энэ 4 тоглогчтой байгаа нөхцөл төр дахиад холбогчийнхоо байрал дээр өндөр цалинтай тоглогчийг олж авчрах боломж угаасаа хэцүү л дээ. Тэгэхээр нэг 15 орчим саяд бол шүүдэр хангалттай сайн нөлөөгөө үзүүлчих боломжтой болов уу гэж харж байгаа. За Westbrook-ийн хувьд NBA-д ямар ч тач 12 дахь улирлаа Kings-ийн өмсгөлтөд эхлүүлэхээр боллоо. За карьерийнхаа туршид ер нь 7 өөр багийн өмсгөлтөд тоглож байна. За тэгээ өнгөрсөн улирлын статистик үзүүлэлтээс хамтдаа харцгаая. Дэнүрийн төлөө 75 тоглолтод оролцсон юм байна. 13.3 оноо. Ерөнхийдөө яг л сэлгэнээс госаа хүргэж чадхаар хэмжээний тоглогч авч чадсан уу? Тий одоо өнгөрсөн жил Дэнүр ч гэсэн адилхан бас баг цалинтай тоглосон шүү дээ, тий. 3 саяд ийм статистик гэдэг чинь болчихж байгаа байхгүй. Одоо Сакраменто дээр ч ялгаагүй. Сая түрүүн харагдсан 3.6 сая. Тэгэхээр чинь яг энийг үзүүлчихэд бас л болчихж байна гэсэн үг л дээ. Яг одоо ингээл сэлгээнд тийм олон байхгүй холбогч мөн үгүй мөн л дөө. MVP авч ирсэн ур чадварын хувьд бол өндөр тоглогч шүү дээ. Тэгээд яг Дэнүрт үзүүлж тоглолтоо ямар ч багт үзүүлэх боломж бололцоо байж болохын сэлгээнээс тоглоод зүгээр гол нь нэг нэр үндэнд сөргөөр нөлөөлөд байдаг болцсон зүйл нь тэр нэг шийдвэр гаргалтууд л байдаг шүү дээ. Карьерын шүүмжлүүлдэг юм дээр одоо нөгөө Йокичийн амар статистик, түүхийн статистик үзүүлэлттэй тоглолтын дээр тэр хүмүүгөө бариад дуусчих газар очиж цацгаж байгаа алдаад тэрний яваад 3 нь олж хожигддаг ч гэдэг юм. Нэг иймэрхүү юм дээр үзэгчдээс жоохон шүүмжлэлт хүртээд мэрэгчлүүдээс ч шүүмжлэлт хүртээд байдаг. Тэрнээс урт улиралд харах юм бол Westbrook сэлгэнээс гэдэг бол ямар ч багт зүгээр өөрийнхөө хэмжээний нөлөөгөө үзүүлчихээр л ур чадвар байгаа л да. Туршлагач байна тий одоо ингээ 17 улирал гэдэг чинь бас баггүй хугацаа шүү дээ. Одоо боломжит 82 тоглолтоос 75-д жишээ нь оролцоод Westbrook өнгөрсөн жилийн 75-ийнхаа бараг 20 бараг 30 орчимд нь гараанд гарсан тохиолдол бас байгаа. Тэгэхээр ингээ харахаар ерөнхийдөө Westbrook-ийн хувьд 3.6 саяын цалинд бол 10 оноо 5 дамжуулалт унжилчихэд л болчихж байгаа гэсэн үг. Тэр ер нь бол сайн зөв сонголт болсон баг. За Хятадын лигээс ч гэсэндээ маш өндөр дүнтэй санал ирсэн гэсэн мэдээлэл байсан. Арасын хувьд бас өөрөө хувцал хүрээний уур амьсгалд маш эргээр нөлөөлдөг ийм тоглогч байгаа учраас Kings-ийн нөлөөлөлт хамгийн цогцох сэлгээний холбон тоглогч. За үргэлжлүүлэн гэрээний сонголт хийсэн тоглогчийг хамтдаа харцгаая. За энэ 100 Kings-ийн хувьд ердөө нийт тоглогчийн гэрээний сонголтыг хийсэн байна. 100 бол нэг саяхан одоо 2-3 хоногийн өмнө Keegan Murray-ийнхаа гэрээг сонголоо шүү дээ, тий. Keegan Murray-д одоо болтол гэрээний сонголтын нарийн өгөхгүй явж ингээд player option-той жилийнх нь 2 дахь удирал эхлэх гэж байхад харин 5 жилийн гэрээг нь бол өгч байна. Тэгээд ямар ч сан Murray-ийн драфт ангийнхан бол яг бас яг 6-7 тоглогчийн сонголтоо хийчихлээ тий багийнхан. Тэгэхээр бас муугүй драфт анги болж бүртгэгдэж байна л да. Тэгээд ер нь ихэнх нь ингээд боломжийн дүнтэй гэрээ байгууллаа багтаага. Тэгээд Murray 140 сая ер нь бол бас өндөр дүнтэй гэрээ шүү. Ер нь өндөр дүнтэй гэрээ. 28 сая гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө жилд. Яг бүр од хэмжээнд багийн лидер хэмжээнд тоглож байгаа рукинер бол энэс өндөр дүнтэй гэрээ авдаг. Гэхдээ одоо жишээ нь Jabari Smith Jr 120-ыг байгуулсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс өндөр Jabari Smith-ээс 20 сая доллар буюу одоо Jabari Smith-ээс жилд 5 сая долларыг илүү авч байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд яг Jabari Smith дээр болохоор байрал дээр нь олон сайн тоглогчтой байгаа хангалттай минут болтдгоо. Keegan Murray эсрэгээр 4 номер дээр ер нь өрсөлдөөн байхгүй рүүки улирлаас эхлээд гараа тоглолцсон. Тэгээд минут бол тогтмол 30-аас дээш байгаа. Тэгээд ингээд зүгээр харьцуулаад харахад Jabari Smith-д магадгүй Sacramento тоглосон бол нөлөө нь бүр том байх уугүй юу гэдгийг бол мэдэхгүй. Тэгээ Murray-г өөр багт яаж тоглохыг бас мэдэхгүй. Яг гоо илүү төтөө өмгөө нуруулаг самбар тусалчдаг хамгаалтанд эцэгтэй тоглоно. Тэгээд товтлон дээр 3-аас шиднэ гэдэг. Яг багт бол ямар ч багт зогсох тоглогч мөн үгүй юм харин энд гэрээ нь яг бас хангалттай зөв гэрээ үгүй юу дээр бол мэдхгүй эргэлзэж байна. Арай жоохон ахтсан өндөр дүнтэй гэрээ байж магадгүй. Murray-ийн ур чадвартай харьцуулаад харахад. За ингээд үзэгчдийн хүрээд нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж ирэхдээ бид багийн цалингийн зэс энэ удирдлагын боломжит гараа сэлгээний бүрэлдэхүүнтэй танилцъя. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Эргэн тавтамаар л үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг энэ улирлын хамгийн сүүлийн дугааруудынхаа нэгийг та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаад бид Kings-ийг онцолж байна. За үргэлжлүүлэн энэ багийн цалингийн зэстэй танилццгаая. За Sacramento Kings-ийн хувьд багийн эзэд
өөрчлөгдснөөс хойшоо цалин дээр бас өөрчлөлтүүд их орсон. Одоогийн байдлаар лигийн хэмжээд 16-д орохоор буюу цалиндаа нийт энэ үйлрэл 186 сая долларыг зарцуулах нэ. Онцгой татварыг бол төлөхгүй юм байна. За энэ дээр мэдээж бас дахиад нэмэгдээд цалингийн яг үндсэн актив рострын цэсээс гадна өмнө нэг гэрээг нь хөдөлж авч ирсэн хэд хэдэн тоглогчийн гэрээ нийлээд нэг 206 орчим сая доллар болж илээ. Гэхдээ тэр нь яг нөгөө татварт ногдох цалин тооцогдохгүй учраас онцгой татвар бол төлөхгүй. Тэгээд Булангийн маань сая хэлсэнчлэн багийн эзэд солигдоод ер нь эзэд солигдож байгаа баг болгон одоо энэ санхүүгийн баг хэмнэлж ахгүй юм хийгээд нэлээд чанд хатуу санхүү дээрээ бол ингэж ажиллаад байгаа гэд анзаарахаар ер нь бүх багийн хувьд тийм болоод байгаа юм байна. Одоо угаасаа энэ first apron, second apron буюу цалингийн 1-2 дугаар шатлалаар онцгой татврын ногдуулах $1 ногдох хэмжээг нь бүр 3.5 дахин 4 дахин үржээд явчихгууд тэгж их өндөр татвар төлөхийг багууд угаасаа хүсэхгүй болж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр одоо ер нь энэ удирлаас үзэгчд маань төрөлгөдөд харж байгаа цалингийн төсүүдийг ч харж байгаа бах. Угаасаа бүх багийнх ер нь нэг тэгж хуучин шиг одоо айхтар томд авахаа болчиход энэ хэрвээ Бостон өнгөрсөн 100 одоо юу гэдгийг Tatum гимтээгүй те ингээ багаа ингээ задлаагүй тэр бүрэлдэхүүнээр байсан бол Бостны цалингийн зэслав энэ багууд дундаас бүр хэд дахин өндөр болж хувирах ийм аюултай байсныгаа харин ямар хэмнэлт хийснийг бид нар Босны дугаар дээр жишээ танилцуулжсэн. Ер нь бусад баг ч гэсэн яг энэ зарчимд бол шилжиж эхлэх байх шүү. Яг бүх багийн эзэдтэй, бүх багийн удирдлагууд, бүх багийн тоглогчид бүгд нэг зүйл рүү зорж байгаа аваргын төлөө. Гэхдээ энэ бол давхар бизнес шүү дээ. Санхүүгийн алдангаталтай олон жил байгаад байвал ямар ч компани дампуурдаг. Тийм учраас давхар энэ орлогын талаа үргэлж харж явж байгаа л да. Тий. Ашигтай л байх хэрэгтэй болж хувирчээд байна, тий. За багийн 2 улирлын дараа буюу 26-аас 27 оны улиралд баталгаад гэрээтэй байгаа тоглогчдыг үргэлжлүүлэн хамтдаа харцгаая. За 8 тоглогч одоогоор харагдаж байна. За энэ дээр бас хэдхэн хоногийн өмнө Мөрөгийн гэрээ нэмэгдэн тий. Мөрөгийнх за нэг 30 орчим сая, 28 сая байгаа. Тэгэхээр Демар Деросны дээр нэгчдэд эхлэх нь шүү дээ тий. Тэгнэ гэсэн үг. Одоо Деросноос өндөр цалин авч байна. Тэгээ аргагүй энэ чинь Дерос нь хизээ гэрээгээ хийсэн бэлээ. Хэдэн настай байлээ. Кигэн Мөрэй одоо энэ чинь жил ирэх тусам л тамирчтай авах цалин нэмэгдэж явж байгаа учраас одоо тэгэл 26-аас 27 оны удирдалд ч гэсэн ингээд энэ баг зөвөр энэ бүрэлдэхүүнээ бол хадгалаад явчих боломжтой. Яг Westbrook л нэгэн жилийн гэрээ хийсэн учраас дараа жилийн гэрээнд бол байхгүй гэсэн үг. Бусдаар бол яг одоо багийн нэг үндсэн одоо гол гарааны тоглогч нар тэгээд дээр нь сэлгээний Малик Монк ч гэдэг юм уу те энэ тоглогч жишээ нь ингээд хадгалаад явчих уг нь боломж бол байгаа тань. Гэхдээ Зак Лавин багийнхаа хамгийн өндөр цалинг авч байгаа нь өөрөө асуудал үүсгэж магадгүй л гэж бодож байна. Яг одоо асуудал үүсгэж байгаа шүү дээ тий. Ер нь үүсгээд эхэлсэн тий. Хамгийн ойрын жишээ Брэдли Биллийн жишээ баггүй тий. Брэдли Билд Вашингтон Wizards баг хангалттай Макс гэрээг нөхцөн. Тэрийг авах баг болтохгүй всаар байгаад Phoenix Suns нэг туршиж үзээд маш том бүтлгүүтэл болсон. Санхүүгээр ч гэсэн алдангатай. Тэгээ гэрээг нь худалдаж аваад амьда Clippers рүү дэ чөлөөтэй агентлаад өөрөө хямдхан гэрээгээр явсан. Гэхдээ 4 жилийн хугацаанд Phoenix Suns жил болгон хувааж авна. Тэгэхээр Zach Lavine-аас салахын тулд магадгүй одоо Sabonis яваад энэ багийн энэ бүтлгүүтэл болоод сэргэлт рүүгээ орё гэж үзвэл Lavine-аас салахын тулд гэрээг нь худалдаж авах уу эсвэл өөр баг руу өгөхөөр өөр багууд сонирхгүй нөхцөл байна. Тэгэхээр дахиад магадгүй сүүлийн жилийн гэрээг нь энэ player options гэрээ одоо байхгүй гол нь Chicago Bulls-д дүү том гэрээг өгсөн. Franchise тоглогчтой өгдөг гэрээг өгсөн Lavine-д. Тэгэхээр гэрээг бол тоглогч аавна. Тэгэхээр сүүлийн жилийн магадгүй 5 жилээр хувааж төлөөд ингэж салах ч юм уу. Санхүүгөөд ер нь маш алдангатай энэ нөхцөлөдөл дээр энэ тоглогчтой байгуулсан буруу гэрээнүүд багт авчирдаг л та. Одоо тэгээ ер нь энээс цаашаа энэ тоглогч нартай том гэрээг хийхдээ ер нь багууд нэлээд одоо анхааралтай хийж эхэлдэг болох байхаа угаасаа. Одоо энэ сүүлийн бид нар юу гэдэг Damian Lillard дээр за тэгээд Bradley Beal дээр одоо магадгүй удахгүй Lavine дээр ч харж магадгүй иймэрхүү том гэрээнүүд худалдаж авагдаад ингээд жилд зүгээр л тоглохгүй байгаа тоглогчийнхоо төлөө 19 сая 20 саяыг ингээд 4-5 жил хувааж төлөх юм нөхцөл байдлууд үүсч магадгүй. Тэрний том жишээ одоо Lavine ер нь ойртож байгаа байх. Үргэлжлүүлэн бүгдээрээ энэ багийн гарааны бүрэлдэхүүнийг сонирхцгоё. За өнгөрсөн удирлынхаас өөрчлөлт орсон зүйл гэвэл Шрёдер байна тийм ээ. Ямар ч байсан нэг холбогчтой болсон. Тийм одоо яг энэ ингээд бас арай зохицолгоотой байрлал нь тодорхой ингэж харагдаж штэ. Өнгөрсөн удирлд жишээ нь Lavine ч холбоод байгаа юм уу, Monk ч холбоод байгаа юм уу.
тиймэрхүү тааварч нөхцөл байдал дээр байсан. Эсвэл Сабоносын ч юм уу тий. Одоо ингээ харахаар яг тунд ажгүй тавт. Гэтэ нөгөө яриад хамгаалт гэдэг зүйл харагдахгүй байгаа. Хамгаалтын харахгүй сул талтай уран дээр 3 гол тоглогч нь хамгаалтан дээр сул тал болдог тоглогчд байгаа учраас карьерийн турш хамгаалтгүй байсан л тоглогчд байгаа юм л да. Түүнээс биш юм ментал тавт байгаа. Шрёдер өөрөө 3-аас шидэн, Лавины 3 шидэлтийн гүйцэтгэл маш сайн. Биг Мүрэ 3-аас шидэн. Дрозен Сабонос 2 ихэвчлэн дундын занаас орон түнч гэдэг юм уу. Олон талт товтлогон дээр бол аюултай байж болно. Зүгээр бас зүгээр ганц сул тал байгаа нь Лавин Дрозен хэтэрхий айсаа тоглолдог. Бөмбөгтэй ихтэй. Тэгэхээр бөмбөг их хөлдөх гэдэг тал байдаг. Тэгэхээр одоо Кигэн Мүрийг анзаарсан бол өнгөрсөн үеэрийн сүүлийн 20 гаруй тоглолтод Лавин ирсэнээс хойш Кигэн Мүрийн оноо авалт болон товтлож байгаа тоо, тоглоонд оролцож байгаа байдал бүгд уурсан. Тэгээ буурчаад тахтан сайн ингээ Макс гэрээ өгчөж байгаа байхгүй. Макс ч байхгүй. Өөрийнхөө хэмжээний хамгийн өргөл том гэрээг нь өгчөж байгаа байхгүй. Тэгээ дээр нь Денис Шрёдер яг хуу шгшээ багтаа ингээд маш гоо тоглолтоо найруулдаг, оноогоо авах үедээ авч өөрөө дайрдаг үедээ дайрдаг. NBA-д тэгж тоглохгүй байгаад идэг нэг сонирхолтой. Тэгэхээр одоо Шрёдер бөмбөг нухдаг тоглогч. За тэгээд Лавин Димар адилхан. Тэнгүүд Сабонос ч гэсэн бөмбөгтэй тоглох гээд байдаг юм. Одоо төвийн тоглогч нь мөртлөө гэдэг чинь ингээд энэ багт юусаа ганц одоо энэ гараан дээр чинь бөмбөггүй тоглож байгаа нь Кигэн Мүрэл болж өөрчиж байгаа. Тэгэхээр саяны яг тулгаагийн хэлсэнчлэн өнгөрсөн үеэрлийн тэр төгсгөл харагдсан Кигэн Мүрийн довтлох тоо энэ үлрэлд өшөө бүр цөөхөн ийм байдалтай. Зүгээр нэг хамгаалтын тоглогч шиг энэ залууг ийм болгож хуурахчих үедээ гэдэг нэг жоохон сул тал айц байна. Үргэлжлүүлэн сэлгээний бүрэлдэхүүнийг харъя. За сэлгэн дээр мөн л хамгаалт сул тал болж байна уу? Гэхдээ ер нь энэ багт ер нь хамгаалдаг хүн баг гараа сэлгээ айланд нь ч байхгүй болж байна. Тийм яг одоо ингээл Кён Элис баг хамгийн сайн хамгаалж байна. Тоглогчдын ур чадвар яг ингээд хамгаалах чадвар локдаун дефенсийг харах юм бол Кён Элис хамгийн сайн. За тэгээд Денис Шрёдер дараа нь орохоор байгаа байхгүй юу? Тэгээд нэг Кигэн Мүрэ ч гэдэм юм. Хамгаалтаар нь ранклбал. Одоо 10 хүнээс үндсэндээ нэг за 3-ын л нэг хамгаалтанд ер нь бас сайн дажгүй тоглох боломжтой гэж үнэлж шít. Одоо жишээ нь бит хоёр бол. Тэгэхээр чи эн чинь ер нь бол маш таараа үзүүлж шít. Гарант нь тийм хүн одоо сая жишээ нь ганцхан л нэрлэгдэж шít. Тэгэхээр чин энэ багийн одоо нэвтрүүлгийн ихэнд гарсан тэр хамгаалтаараа 23-т бичигдсэн энэ байдал энэ үлрэлт ч гэсэн үргэлжилж магадгүй. Харин товтлогоогоор бол өнгөрсөн үлрэл шигээ тэр 7-д бичигдсэн шигээ те бас ингэ дээгүр бичигдэх бол боломжтой. Сайхан багуудтай оноонд л уралддаг баг болж хурчих гайлах шиг байна ер нь бол. Өнгөрсөн улирлын дундуур бас энэ багийн хийсэн нэг өөрчлөлтүүдийнх нь нэг нь дасгалжуулагчаа халаад дотроо ажиллаж исэн Даг Кристиг ахлах дасгалжуулагч болгосон. За энэ хүний хувьд бол Кингсийг хамгийн сайн мэдэх эрхмүүдийн нэг энэ хүнийг удирдах эхэлснээс хойшоо бас дараалсан эдэд хожиглуудыг авсан санагдаж байна улирал дундуур. За Даг Кристи дээр ямар үнэлгээтэй байна? Тойрж байгаа дасгалжуулагчдын бүрэлдэхүүн нь хэр чанартай байна? Хамгаалтыг авчирч чадах мэрэгчлэтнүүд мөн үү? Тэгэхгүй одоо яг Даг Кристи өөрөө тоглогч байхдаа бол Sacramento Kings багийнхаа бас гол TNT тоглогч байсан. 3 шиддэг, маш сайн хамгаалдаг. Юу нэг урт мөчтэй хатуу биетэй юм хамгаалагч тухайн цаг үедээ бол байсан. Тэр нэг хамгаалтын менталитийн харин дасгалжуулагчийн энэ ажил дээр нь яг одоо өөрийнхөө төлөвлөгөөнд уг нь байдаг л баймаар. Гэхдээ бас нэг талаас нь бодохоор нөгөө гарт нь байгаа хөзөр нь үнэхээр ингээд хамгаалтгүй тоглогч нар байгаад байгаа учраас дасгалжуулагчийн хувьд бас жоохон хэцүү л байх. Тийм мэдгүй. Ер нь бол дүгнж шилж би бол мэдхгүй байна. Даг Крист дасгалжуулагч өдрөө ер нь харж байгааг болохоор тэ ахлахын дүрээ мөрсөөллийн сүүлийн тоглолтоор бол хэцүү байсан учраас. Тэгээд 5 сард л энэ чи яг Альбисор гэрээгээ байгуулж ахлахаар томилогдож байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо өөрийгөө нэг тийм нотолч харуулахаар хэмжээнд одоогоор бол ажиллаагүй байна. Тэгэхээр энэ шинэ үйлрэлийг л одоо яаж эхлүүлэх вэ гэдэг магадгүй ажил нь багийн амжилт нь муу яваад эхлэх юм бол өвөл 1 сар гэхэд Сакраменту дахиад солилцоонууд хийх байх. Яг дасгалжуулагчаа бол ингээд тэр жигт нь аваад үлдээд итгэл үзүүлээд цаашдаа үргэлжлүүлээд бол явах л байх зүгээр. Бүрэлдэхүүнд дахиад амжилтаас хамаарат өөрчлөлт гарч бол магадгүй энэ өвөл. За Sacramento Kings бол 30 өдөр нэвтрүүлгийн бас сүүлийн дугааруудын нэг байгаа. Өрнөд бүсийн бусад багуудын талаар бид өмнө нь ярилцж байхад бол өрсөлдөөн улмал чангарсан. Харин энэ үйлрэлтэд плей-оффт өрсөлдөж чадах уу? 100 хийсэн солилцоонууд тэдний плей-оффын потенциалтай баг гэж ер нь дүгнж чадхаар байна уу яах вэ? За уг нь саяны одоо бүрэлдэхүүнийг харахаар ингээд довтлогоогоор өнгөрсөн жил жишээ нь 7-д бичигдээд хамгаалт муу байсан ч гэсэн ямар ч байсан нэг плей-ины байранд бол
нэг 50% амжилтанд бараг хүрэх үс те. Бараг нэг 49.5% амжилттай гэдэг юм уу те. 40 ажилтаа 40% ажилттай дуусгацсан. Энэ жил холбогчтой болчлоо. Тэгэхээр уг нь тэр амжилтаа бас давуулах боломж бол байгаа гэж харж байна. Гэхдээ яг чиний сайн хэлсэнчлэн өрсөлдөөн ширүүссэн. Багууд бол бас Сакраментодо өрсөлдөх хөрсөлдөгч нар плей-ины байрал руу ч өрсөлдөх хөрсөлдөгч нар олон болцсон учраас шууд плей-оффын байралтад бичигдэх үнэхээр боломжгүй байна. Тэгэхээр миний хувьд бол зүгээр энэ жил дахиад нэг 8 дугаар байр юм уу 9 дугаар байрны л удирдлыг дуусгахаар юм уу даа л гэж харж байгаа. За би бол плей-оффд орж байгаагаар харж чадахгүй. Надад бол Сан Антони Спорс баг намайг илүү санагдаж байгаа. Багийн бүрэлдэхүүн зохицолгоо ирээдүй бүх юм ойлгомжтой гэж байна. За баярлалаа ингээд үзэгчдээ Sacramento Kings-ийг онцлсан дугаараа энд хүрээд өндөрлүүлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж болох нь Unitel Group байлаа. Баяртай үзэгчдээ. Баяртай.